Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог Өмнөг аймгийн 70 задгад хот нь Улаанбаатар хотоос 575 км зайтай. Өмнөг аймаг 165 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй 15 сум 61 багтай. Өмнөг аймгийн 2022 оны жилийн эцсийн байдлаар 73842 хүн амтай, 23715 өргөтэй. 2022 оны байдлаар 1.9 их найт төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн улсын хэмжээнд 3-дугаарт, бүсийн хэмжээнд 1-дугаарт эренбэлэгдсэн. 2006 оноос төсөв санхүүгийн хувьд бие дааж улсын төсөвт орлого төвлөрүүлж ирсэн Өмнөг аймаг 2010 оноос улсын төсөвт төвлөрүүлэх орлогын дүнгээр улсын хэмжээнд тэргүүлж байна. Боловсрол аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар нийт 22 ерөнхий боловсролын сургуульд 15,000 гаруй суралцагч сургуулийн өмнөх боловсролын 31 байгууллагад 6,000 гаруй хүүхэд хамрагдсан. Нийт 1953 багш ажиллаж байна. Мөн шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа Өмнөг аймаг дахь технологийн дээд сургууль 2022 онд орон нутагт байгуулагдсан. Анхны хэлцэгчтэй уул уурхай, эрчим хүч, мэдээлэл технологийн инженерийн мэргэжлээр элсүүлж нийт 80 гаруй оюутантай. Өмнөг аймгийг 2020-оос 2024 онд хөгжүүлэх нутгийн хишиг хөтөлбөрийн брэнд чадварлаг багш, говийн ирээдүйн хүүхэд, эзэмшсэн мэргэжлээрээ их нутагтай ажиллая, сурагч, солилцоо хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд хүн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 350 гаруй хүүхэд байдгаас 258 хүүхэд боловсруулалтын үйлчилгээнд хамрагддаг. Мөн нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд өв соёлоо хамгаалж бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн 850 хүний судалтай хөгжим жүжигний театр, музейн барилгыг тус шинээр барьж ашиглалтанд оруулаад байна. Мөн дэлхийн номын сангийн стандартад нийцсэн номын фондын өргөдөл, дижитал тоног төхөөрөмж бүхий англи хэлний сургуулийн танхимтай номын сангийн шинэ барилгын гүйцэтгэлийг эхлүүлсэн. Дэд бүтэц Өмнөг аймгийн 12 сум нь улсын захиргаан гэрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон болов баруун бүсийн 3 сум нь бүгд найрамдах хятад улсын импортын захиргаан гэрчим хүчээр хангагдаж цогц цэцгийн сумд 50 мегаваттын салхин захиргаа станц ажиллаж байна. Мөн Монгол улсын уул уурхайн экспортын гол чиглэлгүй 5 толгой гашуун сухай чиглэлийн Монгол улсын анхны 1-р зэрэглэлийн уул зургүй хүнд даацын төмөр зам ашиглалтанд орсон. Энэ төмөр зам нь аймгийн төдийгүй Монгол улсын эдийн засагт том хувь нэмэр оруулах анхны томоохон бүтээн байгуулалт болж байна. Хөдөө аж ахуй. Жилийн эцсээр 2.6 сая толгой мал тоолуулж эдийн засгийн хөгжилд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Үүний үр дүнд орон нутгийн махны хэрэглээний 95%, сүүн бүтээгдэхүүний 15%-ийг энэ салбараас хангадаг. 10.1 сая га бэлчээрийн талбайн 60% нь усжуулагдсан. 2020-оос 2024 онд усжуулалтыг бэлчээрийн даацсан багтаамжтай уялдуулан 70% хүргэж бэлчээр усжуулалтын 2 дугаар аяыг эхлүүлсэн. Ингэснээр нийт 240 гаруй га талбайд тариалалт хийж орон нутгийн хүн амын төмс хүнсний ногооны 30 гаруй хувийг хангаж байна. Байгаль орчин Монгол орны говьцол нутаг аж ахуйн үйл ажиллагаанд хамгийн бага орцсон онгон зэрлэгээрээ үлдсэн дэлхийн хамгийн том газар нутгийн нэг учраас аймгийн газар нутгийн 33.58%-ийг улсын тусгай хамгаалтанд авсан. Үүний 16.2% нь говь 3 сайхан байгалийн цогцлборт газар, 1.9% нь загийн ус байгалийн нөөц газар, 11% нь говийн баг дархан цаасд газар, 448% нь тусан бомбын байгалийн нөөц газарт хамаардаг. Аймгийн нийт газар нутгийн 72% нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай, 8.1% нь ашигт малтмын тусгай зөвшөөрөлтэй байна. Өмнөг аймгийн ургамлын нөмрөгтөө 60 овгийн 262 төрлийн 614 зүйл ургамал бүртгэгдсэн. Эдгээрээс Монгол улсын улаан намд бүртгэгдсэн Батааны улаан тулам, Тоор омод, Элдэг навчид улаас өвөрмөцөө чухалд тооцогдсон. Монгол орны говьцолын бүс нутаг нь ховрдлын гэрэлцэлтэй болон устдаж болзошгүй 33 зүйл амьтны уугуул нутаг. Альшааны цөлийг шүтэн амьдралыг дэлхийн хэмжээнд устдаж болзошгүй Монгол улсад нэн ховор улаан намд бүртгэгдсэн говийн хамгийн том аратан Цоохор ирвэс. Монгол орны хамгийн жижиг битэйч аялагч судлаачдын сонирхлыг ихээр татсан Соотон алагдаг цөлийн гайхамшиг дамтад улан адуу, харсуул зэр, цагаан зэр, хавтгай тэмээ, мазаала баавгай бий.
Хангаан нуруунаас их авч 3 аймгийн 8 сумын нутгаар дамжин 460 гаруй км урсан ирж Улаануур цугладаг Онгийн болон Өмнөг аймгийн хамгийн том голд тооцогддог. Аймгийн хэмжээнд Хонгорын гол, Цагаан гол, Хурварууны усаар сэлбэгддэг Тохимын Цагаан нуур, Балга усны Улаануур, Шилүүт, Цээл зэрэг жижиг нуур, Гингит, Хөвд, Хуршууд, Нарандааз, Зулгамай, Зүүн мод зэрэг Баян бүрд 600 орчим булаг шанттай газрын дорх усны 27 орд одоогийн байдлаар судлагдаад байна. Аймгийн газрын дорх усны нөөц 261 сая метр куб жиргэж тооцсон эрдэмтдийн судалгаа байдаг. Аялал жуулчлал дэлхийд томоохон тооцогдох цахиуртын хөндийн чулуун зэвсгийн дархны газар. Их эзэн Чингис хааны амьдралынхан сүүлийн өвөл өвлдсөн Өрхий Цоорхоо, Батмөнхөд Аян хааны хүй дарсан газар хүйс шар толгой, энергийн төв, дэмчгийн хід зэрэг түүхэн дурсгалуудтай. Төрийн дахилагтай говь гурван сайхан, хонгорын элс, ноён богд, тойлхад, галбын говь, алгуу улаан, хаяа, бүхтий, дууд зэрэг үцгэлэнд элсэн манхнууд. Хэдэн 100 метрээс хэдэн 10 км үргэлжлэнэ. Нэмэгтийн их хонгол, хэрмэн цав, төгөргийн ширээ, баян цаг, бүрээ, алгуу улаан цавууд зэрэг байгалийн үцгэлэнд газрууд нь аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Уулуурхай Өмнөг аймаг Ашигт малтмалын 80 гаруй орд 200 руу илрэлтэйгээс 5 толгой, оюу толгой, нарийн сугаад стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд газар тогтоогдсон. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд оюу толгой 5 толгой, эрдэнэс 5 толгой, энержи 90 ус, мөнх ноён сувраг, дун юан, олон овоот гоол, зүв зүг, мак, чинхва мак нарийн сугаад, саускопи сендс, бүсэг зоос, Terra Energy, Жавхлан дорд зэрэг 14 компаниуд Ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. 2023 оны байдлаар ашиглалтын 108 зөвшөөрөл, хайгуулын 50 зөвшөөрөл, нийт Ашигт малтмалын хүчин төгөлдөр 158 тусгай зөвшөөрөл байна. Монгол улсын нүүрс олборлолт, экспорт, дотоодын хэрэгцээ сүүлийн 5 жилд 3 дахин өсөж, үүний 90 орчим хувийг Өмнөг аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүрдүүлдэг. Үүнээс орон нутгийн өмчөд 5 толгой компани орон нутгийн төсөвт оруулж байгаа хувь нэмэр хамгийн их юм. Нарийн сугаатын бүлэг ордны нийт нөөц 840 орчим сая тонн эрчим хүчний нөөцтэй. Анх бүрэн толгой Coal Mining компани, Монгол улсын Монголын алт компани болон Хятад улсын Өвөр Монголын урт цэцгорны Шинхва группийн тэнцүү хувийн хөрөнгө оруулалтайгаар 2002 оны 8 дугаар сард байгуулагдаж 2003 оны 4 дугаар сард нүүрс экспортын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Экологийн тулгамдсан асуудал. Өмнөг аймаг дахь уулуурхайн салбар улс орны эдийн засгийн гол суурь болж байгаа нь үнэн боловч тэр хэрээр ус, сүлжилт, нөхөн зэрэгэлтэн чиглэсэн улсын бодлого үейлэгцээр ирсэн. Тухайлбал Хинти аймгийн нутаг дахь Хэрлэн голоос говийн бүс рүү ус татах зорилготой Хэрлэн тоон төсөл олон жил яригдан цаасан дээрээс давж хэрэгжихгүй өнөө хүрсэн. Наад зах нь уулуурхан бүтээгдэхүүний экспортын орлогыг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой баяжуулах үйлдвэрүүд байгуулахын тулд усны нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх шаардлагатай. Харамсалтай нь говийн бүс рүү ус татах төсөлд ахиж гарахгүй байгаагаас оюу толгой, 5 толгой, нарийн сугаа зэрэг том ордуудыг түшгэлсэн зарим төслүүд говийн хөрсийг тэжээж ядаж байгаа үний усыг үйлдвэрлэлд ашиглаж байна. Одоо иргэдэж байгаа Хэрлэн тоон төслийн хүрээнд сайн шанд цагаан цав, цагийн усны хөлөөгөөр дамжуулан 5 толгой ордод хүргэнэ. Нийт 702 км урт 800 мм диаметртэй хөлөөгөөр дамжуулан 5 толгойн ордын дэргэдэх усан сан татгаар төлөвлөсөн. Энэ төсөлд 800 саяас 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг тооцсон гаргасан байна. Усны хомсдлоос үүдэлтэй цөлжлөд өртсөн гад албай өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая гад албай өвгийн газар нутаг цөлжилтэнд өртснөөс үүний 23% нь 30 орчим сая гад албай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдсан судалгааг салбарын яамнаас гаргасан. Тэр дундаа говь хээрийн бүсийн Өмнөг Хувьсрэг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-аас 95% нь цөлжилт газрын дороотлолд өртсөн байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар цөлжилтөө сэргийлэх тэрбумууд үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ хүрээнд Өмнөг аймаг менежментийн төлөвлөгөө боловсруулан 70 сая мод тарих ажлыг эхлүүлж цөлжилтийн эсрэг томоохон алхам хийж байна. Гадаад харилцаа.
Өмнөгов аймаг нь төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байх зарчимд тулгуурлан бүгд найрамдах хятад ард улсын хөрс сэргэлтэй аймагуд болон бусад улс орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлж байна. Нийгэм, эдийн засаг, эд бүтэц, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хятад улсын Өвөр Монголын урдас хорон, бүгд найрамдах Солонгос улс, Беларусь, Энэтхэг, Сингапур, Канада, Зүүн Хойд Азийн бүс нутгийн засаг захиргаатын холбоо, Скаутын олон улсын холбоо, бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотдох эрүүл мэндийн аял жуулчлалын холбоо, Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, Монгол улс дахь Австралийн элчин сайдын яамтай хамтран ажилладаг. Мөн аял жуулчлал, хөдөлмөр эрхлэлт, боловсролын чиглэлээр Япон, бүгд найрамдах Солонгос улс, Филиппин, Ирланд улс дахь төрийн бус байгууллага зэрэг улс орон байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж байна.